Монгол хүний одоо ганц дэлхийд гайхуулж байгаа юм бол энэ үндэсний соёл байхгүй юу? Дэлхийд байхгүй соёл. Морьтон Монгол гэдэг шүү дээ бүр. Гэтэ тэр морин спортооч, бүхий спортооч, шагаагач үндэсний маань бол одоо би бол бүр төрийн бодлогоор айхтар том хамгаалтанд авч ижил тэрэндээ тохирсон хууль дүрм журмыг гаргаж ижил энийг хамгаална гэж бодож байгаа. Одоо л хийхгүй бол яг одоо жишээл энэ эрлийн задууг суманд уралдахгүй гэхгүй бас нэг өөрийнхөө би уралдахгүй бол морь сонирхож байгаа хүн чинь өөр газар уралдахын тулд бас нэг эрлийн задуу худалдаад ирнэ дээ. Энэ жоохон байгаадаар нь эдийн засгаар энэ хөдөөгөө ардманд хохироогүй байгаадаар нь татаж аваад хуульчлаад өгөх юм одоо амархан байна. Энэ шийдэгдэх боломжтой. Ялангуяа Увс аймагт бол тэрнийг бүр юу нөгөөдхөө сервэ мэрвэний өндөр гэхгүйгээр үйлдвэрлэг адилх юм бол баг энэ Увс аймгийн бүх үеийн ачнаар энэ сумынхан чинь баг тэр нь одоо ирлиз болгосон үгүй юу гэдгээ мэддэг. Тэрнийг баг бүгдээрээ ерөөс орлиз уралдахгүй байж чадхаар байна. Ганцхан яаж ийн вөхтер айл газрын дан шиг болсон ч айл газрын баяр болсон ч Улаанбаатараас бүх ирлизүүдийг авчираад тэгээд одоо Монгол адуу болгоод уралдуулаад тэгээд одоо зүрх сэтгэлээ мохоочж штэ.